цагийн арандаа да. Нэрээ сонин шүү. Харандаа захлан амжууд. Сайн байна уу? Сайн байна уу? За бид өмнөх хичээл дээр ямар хичээл үзсэн бэлээ? Гэрэл санджсан. Зүйтэй. За тэгвэл өмнөх хичээлээ бүгдээ хэрхэн ойлгосныг хамтдаа шалгая. За энэ тохиолдолд гэрэл асах уу? Асах уу? За яагаад асахгүй гэж бодож байна? Асахгүй юм уу? Байхгүй байна. За тэгвэл энэ тохиолдолд гэрэл асах уу? Асах уу? Яагаад? За нэмээд. Утсан дэссэн учраас. За сайн. За тэгвэл энэ тохиолдолд яагаад гэрэл асаагүй вэ? За энэ ба. Яагаад гэвэл нэмэг төлөвийн утас шон дээр бүрэн гүйцэтгэх болохоо гэрэл асаагүй. За энэ багтаа саналыг байна уу гэдэг? Саналыг байгуулах багштай илэрхийлээрэй. За зүгтээ. Тэгвэл энэ тохиолдолд яасан бэ хүүхдүүд? Гэрэл ассан байна. За яагаад гэрэл ассан гэж бодож байна? За даваа зав. Зүү болсон учраас гэрэл ассан. Зөв хүүхдүүдээ? Зөв. Өнөөдөр хичээл хэрэглэгдэх хэрэглэгдэхүүнийг та нарын өмнө тавьсан байгаа. Юу байгааг хэлж өгөх вэ? За асууж маа. Энэ ундааны сар, тунцор, мод, ган халбаг, зис бугуурч, хөнгөн цагаан зэрэгчүүс байна. За энэ зүйлсээс аль нь цахилгаан дамжуулах бол аль нь дамжуулахгүй бол гэдгийг нэг минут бодоод авах үү. Бодсон уу гэдэг? Бодсон. За тэгвэл өмнө байгаа бүсгүүдийн таавал гэсэн баг цахилгаан дамжуулах гэж бодсон зүйлийнхаа нэмэх тэмдэг дамжуулахгүй гэж бодсон зүйлийнхаа хасах тэмдэг тавиараа. Дэвшүүлсэн тавд дахин бусдаа хуваалцах вэ? Саний мэдэн. Би балын арандаа мод, цаас, будгийн арандаа дамжуулахгүй гэж бодсон. Харин ганц сэрээ зис буурч хайсны төмрийг дамжуулна гэж бодсон. Өөр хэлэх вэ? Энэ хоног Би зис буурч ганц сэрээ хайсны төмөр ундааны лазер цахилгаан дамжуулна гэж бодсон. Харин өндөр халбаг балын арандаа мод, цаас, будгийн арандаа уус давтаа цахилгаан дамжуулахгүй гэж бодсон. За өөр хэлэх үү? За баяраа. Би хайсны төмөр зис буурч ундааны лазер цахилгаан дамжуулна гэж бодсон. Харин хандааны бол цаас усыг дамжуулахгүй гэж бодсон. Ой баяраа. Хандааны бол цахилгаан дамжуулж байгаа гэж би бодож байна. Яаж цахилгаан дамжуулж байгаа юм? За нямаа хандаа цахилгаан дамжуулна гэд баяраа дамжуулахгүй гэдэг юм тийм үү? Тийм. За тэгвэл бүгдээрээ маргаанаа туршилт хийж одоо таслая. Та бүхний бодол аль нь тохирч байна, аль нь зөрж байна гэдгийг туршилтаар үзье. Хийсэн туршилтынхаа үр дүн ажлын хуудасны туршилт гэсэн баганд тэмдэглэнэ. Туршилт хийхдээ зааврын дагуу ажиллах бөгөөд аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллахыг сануулъя багш. За туршилтаа эхлэе.
Баяраа энаараа асч штэ. Өө тийм л би нэг үзьтэй. Өө тийм бай. Ямаа тэмдэглээрээ. За. Таврын тав туршилтаа чи хэн нийцэж байсан бэ? Нийцээг үзүүл харсан уу? За энэ хөргөл Би удааны лазер цахилгаан дамжуулж гэж үзэл дамжуулаад байна. Удааны лазер цахилгаан дамжуулж байгаа шүү. Яаж? Би чам таруулъя. Энийг одоо цахилгаан дамжуулж байгаа үстэй гэсэн юм. энэ хөргөл ундааны лазер цахилгаан дамжуулахгүй байна гэдэг оюун дээр асууж үзүүллээ. Энэ ямар учиртай бүгдээр ажиглая. Та хоёр дахиад ундааны лазер дээр туршилтаа хийдэ. Энэ хөргөл оюун дээр хоёр өөр аргаар туршилтаа хийж үзүүллээ. За энэ ямар учиртай тайлж хийх бүгдээ нөө. За нарыг за. Ардаа найзлагдсан энэ аюун шүтэг үзүүлдэг. Аюун дээр болохоор бодгоо цагаан систем туршилтаа хийсэн болохоор гэрн ассан. Харин энэ хөргөл болохоор бодтой систем туршилтаа хийсэн болохоор гэрн асаагүй. Тэгвэл эндээс санаа юу ойлгож авав? Моtor цахилгаан дамжуулалтыг ойлгож авлаа. Тэмүүлэн Тэнүү жаргал хоёрын туршилт руу бүгдээр анхаарлаа хандуулъя. За та хоёр наадах дээрээ дахиад нэг батарей нэмж асаагаад үзтээ. За өөрчлөлт гарч байна уу? Гарч ийн. За ямар өөрчлөлт гарсан бэ? Гэрн тоглож ийн. За тэмүүлэн нэг батарей хэдэн болт гэж байна? 1.5. Тэгвэл хоёр батарей нийлээ хэд болох вэ? 4 бол. Гэрэл нь тодорч байна гэдэг чинь хүчтэй нь нэмэгдэж байна гэсэн үг тийм үү? Тийм. Хүчтэй нь 6 вольтоос дээш болсон тохиолдолд хүний амь нас нь аюултай болж эхэлдэг. Харин бидний хэрэглэдэг энэ ханы тог бол 220 вольтоос дээш байдаг учраас ханы тогтоо хизээч оролдож туршилт хийхгүй байхыг та бүхэн анхааруулж байна. За маргааш өндөө. Миний тоглоомны гэж яагаад асахгүй байна? Хилдгүүн болов. Ахаа, таны гэж үхэн тоглоомны гэж насгүй штэ. 10 минут. Алаад ирдэ. Ахаа энэ хатаа таны гэж үхэн тоглоомны гэж насгүй ш. Оо битүүл гэдэг асарч утсан тасарсан байж тээ. Аль ахын засаадаг байд. Миний то аргаа очоо мó. Тэмээха. Тийм шүү. Ташиж үзье. Марата наашата. Яасан байх вэ? Ясаа гэр тасч чинь. Хөөх та энийг хаанаас сурсан бэ? Би хүн байгалийн хичээлээс сурсан. Тийм үү. Миний аюулгүй ирчихсэн. Тийм ээ. За юу хийж байгаа юм бэ? Би хүн байгалийнхаа хичээл дээр туршиж үзсэн мод туршиж байна. За. Миний хүн нааданда давс хийж үзсэн үү? Үгүй. Тэгвэл давс хийвэл өшөө илүү тодорт ингэж аав сонссон бай. Би давстаа осон гэлээж. Хөөх ямар амар дутагт юм бэ?
Хүүх ямар гоё юм. Маргадаа наашаа. Маргадаа. Яасан бэ хаа? Анхан зүржээ гэрл асаачлаа. Хүүх та ямар ухаантай юм бэ? Гэхдээ би тоглоомынхоо гэрлийг асаахын тулд заавал давстав чүүж авч явах хэрэггүй. Нэрээ тийм юм биш үү? Анхан анамжтай зүйл олж үгийгээ тоглоомыг заавалжгүй асааж өгнө. Та англиад үгүй. Аль аль том аль аль жижиг юм байна. За асууна. Тусгаалагчаар юу гэдэг юм бэ? Зүйтэй их зөв асуулт асуулаа. Та нар юу гэж бодож байна? Үгийнхаа утгыг боддоо тусгаарлагч. За тийм үү. Цалхаараа хамгаалдаг. Дөхөж байна. Та нар цалхаач хүний хэрэгэлдэг багжуудыг боддоо. Багжуудыг Цаавал хаан хүний хэрэгэлдэг дахин эрдэнэ байгуултай байдаг шүү дээ. тийм. Өөр ямар багж байдаг вэ? Бидний шиг бол хамтраа гэдэг шүү дээ. За энэ юу гэдэг вэ? Шарфи. Дааж аа. Гэрлээ. За сайн уу? Хайрхан манд юу гэж бодож байна? Цалхаан дамжуулагч. Өөр зүгтээ цалхаан дамжуулагч. Тэгвэл энэ цалхаан дамжуулагчийн голт нь юу байна? Заашаа. Сайн байна. Зиснээс өөр ямар зүйлээр энийг олооч авах вэ? За дааж аа. Тэнгүүн цаг. Өөр? Хамгийн өөр. Зис Монгол цагаан цалхааны илүү сайн дамжуулах учраас ихэвчлэн дамжуулах судасны гол бол ашигладаг юм байна. Асч гэнэ үү? Энэ зөвхөн тусгаалагч гэсэн. Хоёроо өнцөр авах гэж асч гэнэ үү? Асгүй. Тэгвэл энэ дамжуулагч тусгаалагч гэсэн. За хоёроо балны гунцаар үзье. Асч гэнэ үү? Асгүй штэ. Энэ тэгвэл тусгаалагч гэсэн. За хоёроо ган хатгаар үзье. Асч гэнэ үү? Гин асчийн. Тэгвэл энэ дамжуулагч гэсэн. Хоёроо өндөний лазер үзье. Гэрэл асч гэнэ үү? Асчийн. Тэгвэл энэ дамжуулагч гэсэн. Энэ бүх зүйлүүд цахаан дамжуулдаг. Тийм бол
болохоос дамжуулах гэж нэрсэн. Харин энэ үдийг нь тусгаар цахилгаан дамжуулдаг болохоор тусгаалагч гэж нэрсэн. Ямар гоё юм бэ, баярлалаа хаа. Би зарим юм л дурч, зарим чи дурчсан. Тэгвэл юу цахилгаан дамжуулж байна? Ус намстаас цахилгаан дамжуулж байлээ. Хамгийн сүүлдээ зүрх цахилгаан дамжуулж. За би чи худлаа яриад зүрч юу цахилгаан дамжуулах юм? Нэрээ зүрх цахилгаан дамжуулж байлээ. За би чи худлаа хоёул тэгвэл мөрөөцөө. За мөрөөч. Хэрвээ чиний хонон байх юм бол би чиний орон жижүүр хийж өгье. За тэгвэл миний хонон байгал хоёул амжиж өгнө шүү заяа. За тэгээд өөр хэлэх. За заяа. Энэ ундааны классны өдөр нь цахилгааны тусгаарлаж байсан анхаарал байсан. За энэ Надад бол балийн хаандаа цахилгаан дамжуулж байсан гэхнээ өдрийн хаандаа болохоор цахилгаан дамжуулахгүй байсан их гайхалтай байсан. За багш та бүхэн Ховд аймгийн багш нарын бэлтгэсэн хүн байгаль хичээлийн цахилгаан дамжуулагч ба тусгаарлагч гэсэн сэдвээр хийсэн одоо VCD хичээлтэй танилцлаа. Тэгэхээр энэ хичээл дээр бол одоо багш туршилтыг явуулахдаа гарын дор сурагчдын одоо элбэг байдаг ийм материалуудыг ашиглаж байгаа. Энэ бол одоо санаа авууштай зүйл юм. Мөн одоо энэ сурагч энэ туршилтыг явуулахад одоо аюулгүйн ажиллагааны дүрмийг сурагчийн зүйдээр харуулж байгаа. Туршилтын үр дүнгээс хүүхдүүд өөрийнхөө одоо таамаглалаар энэ бол цахилгаан дамжуулна, энэ бол тусгаарлана гэсэн ийм байдлаар одоо материалаа ялгаад туршилтыг хийж үзэж дүгнэлтээ баталж байгаа нь бол их авууштай сайхан санаа байлаа. Энэ хичээлийг та бүхэн үзээд өөрийнхөө арга барилаар баяжуулан цаашд ашиглахдаа бас хэд дараах зүйлүүдийг анхаарч ажилласаа гэж ингэж бодож байна. Ингээд нэгдүгээрт нь бол туршилтын ажиллагааны аюулгүйн дүрмийг одоо гаргаж мөрдөж ажиллах, туршилтанд хэрэгжилж байгаа цахилгаан хүчтэлийн одоо хүчин чадлыг одоо бас тайлбарлаж өгөх. Жишээ нь туршилтанд хэрэгжилж байгаа одоо цахилгаан одоо тэр хүүхдийн одоо нэг хүчтэл бол бидний ахуй амьдралд хэрэгжилждэг цахилгааны хүчлээс бага юм шүү. Тийм учраас энэ хүүхдүүд туршилтанд хэрэгжилж байгаа юм шүү. Энэ туршилтыг бол одоо өөрөө одоо бус цагаар хийж болохгүй шүү гэдгийг анхааруулах хэрэгтэй. Одоо хүүхдүүд маань их сониучхан нас учраас одоо энэ туршилтыг гэр орондоо туршиж үзэх гэж янз бүрийн одоо ахуйн хэрэглээний өндөр хүчтэлийн одоо цахилгаантай холбогдож аюул болох вэ гэдгийг сэргэмжлүүлэх хэрэгтэй юм. Тийм учраас зарим хичээлдэр даалгавар өгч болох уугүй гэдгийг бодолцох хэрэгтэй гэж ингэж бодож байна. Ингээд туршилтыг бол зөвхөн хичээлдэр багшийн удирдлагаар хийдэг юм шүү гэдгийг хүүхдүүдэд их сануулж ажиллаарай гэдгийг та бүхэнд хүсье. За ингээд та бүхэн хүн байгаль хичээлээрээ явуулах олон туршилтаа амжилтаа хийж хэрэгжүүлээрэй.